Улсын нэгдсэн төсвийн дүнгээр 962 тэрбум 417 сая төгрөгийг бид нэр зээлийн хүйд төлж байна. Үүнээс улсын төсөв дээр 885, нөгөө хүний хөгжил сан дээр 77 тэрбум төгрөгийг бид нэр зээлийн хүйд төлж байгаа. За одоо ингээд бид тоог нь хэлье. Зээлийн хүйд 963 тэрбум төгрөг төлж байгаа. Зээлийн үндсэн төлбөргээ төсвийн зардал дээр суудаггүй тэр хэсэгтэр бид нар жилд 2.3 их найт төгрөг төлж байгаа. Нэмээд үз. 3.3 их найт. Дээр нь засгийн газрын гараад үүсгэсэн байгаа зээлийн баталгааны 1 их найдын нэм. Ингээд нийлбэр дүн 4.3 их найт. Үүнийг жилийнхээ төсвийн орлого болох 6.9-тэй харьцуулаад үз. Хуваагаад үз. 63% хүрч. Өөрөөр хэлбэл жил ажиллаад олсон орлогынхоо 63%-ийг нь зээлд өгдөг ийм төсөвтэй болсон. Тэгээд үүнийг төсвийн хүрээний мэдээлэл дээрээ буюу эдийн засгийн төсвийн 3 жилийнхэн бодлого дээр энийг засах нь гэдээ ороод үзэхээр төсвийн хүрээний энэ таавд оруулж ирсэн мэдээлэл дотор төсвийн алдагдлыг дотоодын нийт төлөвтгөний 3.3%-аар гэд оруулаад ирж байгаа. Төсөв алдагдaltaй бол нэг өөр зээл дахиад нэмэгдэнэ гэсэн үг. Үнийг засахгүй байхгүй юу? Тэгэхээр бид нар энэ төсвийн алдагдлыг дотоодын нийт төлөвтгөний 3.3%-тай батлаад тэгчээд өөр буулганаа гэд ярьж байгаа бол энэ амьдрал дээр нийцэхгүй. Ямар ч логикгүй, агуулгагүй зүйл болж хөрч. Тийм учраас сонгуулийн жил учраас хэцүү гэж ярьж явах шиг байна. Гэхдээ өнөөдөр бид нар энэ буруу бодлого засахгүй болвол энэ эдийн засгийн хүндрэл чинь ингээд 17, 18 онд үргэлжлээд орноо. Бид нар эдийн засгийнхаа уналтыг зогсоомоор байна. Зогсоохын тулд бид нар энэ төсвийнхээ алдагдлыг бид нар тэглэх ёстой. Тэглэх ёстой. Өсөд байгаа зээл, өсөд байгаа тэр зээлийн төлбөрийг бид нар зогсоохын тулд энэ төсвийн алдагдлыг дотоодын нийттэй итгэн 3.3%-тай баталж болохгүй. Үүнийг засчиж бид нар саяхан хэлээд байгаа тэр төсвийн орлогынхоо 63%-ийг зээлийн үйлчлэгээний төлбөр буюу хүнд үндсэн төлбөр гэсэн хоёр зүйл төлдөг зүйлийг бид нар бууруулж чадна. Тэгэхээр би одоо дахиад их хурлынхаа гишүүдээс төсвийн бангаарааных гишүүдээс хэлмээр байна. Энэ төсвийн хүрээний мэдээлэлгээд энэ зүйлийг бид нар ингэж хөнгөн гомоо үзэж болохгүй. Энэ бол бидний эх 3 жилд Монгол улсын төсвийн бодлого яаж явах вэ гэдгийг 9 тоогоор харуулж байгаа ийм зүйл. Энэ нь өөрөө эргэж Монгол улсын аж ахуй нэгжүүд иргэдийн амьдрал сайжрах уу гэдгийг шийддэг тоонууд. Нүдэн дээр харагдахгүй хүмүүсүүд. Гэхдээ цаагаараа эдийн засгийн тэр зээлийн хүн яах юм? Үн өсөх юм уу, буурах юм уу? Ард иргэдийн орлого өсөх юм уу, буурах юм уу? Аж ахуй нэгжүүдэд зээл олдох юм уу, олдохгүй юм уу? Иргэдэд зээл олдох юм уу, олдохгүй юу гэдгийг шийддэг ийм зүйлүүд. Гэтэл бид нэр энэ төсвийнхээ алдагдлыг 3.3-аар дотоодын нийт төлөвтгөний 3.3% гэдэг нь үндсэндээ засгийн газар арилжааны банкудад байгаа сул хөрөнгийг өрсөж зээлж авна шүү гэдгийг л бид нар улам хийж өгöd байгаа байхгүй. Тэгэхээр бодлогын алдаа гэдэг юм чи энэ байгаад байгаа юм аа. Үнийг засах ёстой. Өөрөөр хэлбэл засаг өөрөө иргэдтэй аж ахуй нэгжүүдтэй өрсөж зээл рүү дайрч шээ. Тэгээд одоо олсон орлогынхоо 63% бид нар зээлийн хүү болон үндсэн төлбөр төлөө сууж байгаа энэ усал эмгэнэл болж байна. Ингэхээр эргээ цаавар ард иргэдийн амьдрал хүндэрдэг нөгөө хөдөөгийн малч чинь нэг төлөг одоо 50,000 хүрэхтэй өгөө анаас хэлж байгаа. Арьс ширний хүн онцсон байгаа гэдэг чинь цаад агуулга нь энд алдаанаас болоод байгаа байхгүй. Тийм учраас одоо энэгээ бид нэр өнөөдөр засъя. Сонгуулийн жил гэж хийгдэхгүй ажлыг тавьж яах юм бэ? Би энэ ичээд хэлхэ болцсон шүү дээ. Ихэм тавилаа хэрэгждэггүй. Хийсэн компани мөнгө авч чадахгүй. Яг л мөнгө нь байхгүй юм чинь.